Натурмед уламжлалт цэцэрлэгийн засах нойрны төвийн Эрүүл бай подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Сайн байцгаана уу? Тэгээ өнөөдрийн зочноор хоол үйлдвэрлэлийн дарга хоолзууч Содном хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд. За өнөөдрийн битээрээс ярилцах сэдв болвол уламжлалт эдийн ондаа өдөр тутмын амьдралд гэсэн сэдвээр ярилцахаар ирсэн байна. Хоёулаа ураагаа эхлээд подкастаа эхлүүлье. Итгэлээр баталгаажсан чанар. За, эхний асуултаа тавья. Ер нь уламжлалт эдийн ондаа гэдэг маань яг юу байна? Хэрэглээ гэхээр яг энэ тал дээр хүмүүст ойлголт өгөх юм тулд. За, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За, уламжлалт эдийн ондаа гэдэг бол маш өргөн цар хүрээний ойлголт. Бүр 13 дугаар зууны үед 1380-аад онд эдийн ондааны товчдуух гэх хятад хэл дээр бичигдээд хадгалагдсан байсныг за одоо орчин цагт нөгөө эрдэмтэн багш нар маань Монгол хэл рүү хөрвүүлээд хэвлээд ингээд гарцсан байгаа. Монголын гэсэн үг тийм Монголын эдийн ондааны. Тэгэхээр бид нар бол нөгөө нэг бүр тийм эртнээсээ эдийн ондааны соёлтой эдийн ондаагаараа яаж ирүүлчих үү, яаж хооллох үү, яаж цаг нарын баримталж идэх үү гэдгийгээ бүр мэддэг байсан гэсэн үг аахгүй. Тэгэхээр одоо яг тэрийг одоо уламжлалт ангаахад ихвчлэн одоо барьдаг ном бат гэх юм уу? Сонирхолтой юм аа тийм Монголын чинь нөгөө хоолны сонгуульд байхтай нэг бараалгуул махал гээл тайлбарлаад байдсан цагаан эд ч юм уу тий. Одоо цагт олонгууд ингэж ааштай хүнсний бүлэг бол нэг 6 бүлэг хүнсний бүтээгдэхүүн байгаа. Үр тариа, мах, за тэгээ жимсгэн хүнсний ногоо, сүсүн бүтээгдэхүүн тус гэд ангилж байгаа. Гэтэл бид нар уламжлалт эдийн ондааг аль үжээ бид нар тэр яг ангиллаар ангилсан байсан байгаа байхгүй. Тэгэхээр цагаан эдээ, улаан эдээ, ногоо эдээ, шар эдээ, хар эдээ гэдээ бүр ингээд ангилсан. Тийм олон ангилалтай. Тэгэхээр одоо бидний нөгөө хамгийн сайн мэддэг бол уламжлалт эдийн ондаа гэж ярангууд нөгөө цагаан эдээгээ шууд бодож байгаа тийм. Тэгэхээр цагаан эдээ бол угаасаа ойлгомжтой сүсүн бүтээгдэхүүн байх нь тийм. За улаан эдээ гэхээр мах бүтээгдэхүүнээ хэлж гин. Ногоо эдээ гэхээр одоо нөгөө жимс хүнсний ногоогоо хэлж гин. За шар эдээ гэхээр тосон бүтээгдэхүүнүүдийг хэлж байгаа. За хар эдээ гэхээр бидний одоо хамгийн сайн мэддэг усаа хэлж гин тий архит арсаа хэлж гин гэдэг юм уу. Ингээд бүр ингээд ангилаад аваад үтцсэн байдаг. Тэгээд тухайдаа одоо ингээд өөр ингэсэн нөгөө онцлог хэв шинжийг нь одоо айл улиралд идэх үү те бүр айл улиралд идэх үү тэгээд яаж боловсруулж идэх үү ямар хэмжээтэй идэх үү гэд маш нарийн заасан байт юм лээ. 100 нөгөө цагаан эдээ гэдэг чинь тэгэхээр тийм байна гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө дараад нь бол хоёул ингээ ярина те тэгэнгүүт нөгөө амьдралын хэв маяг те одоо уур амьсгалтайгаа тасан зохицох чадвар гэдэг юм уу те тэрнтэйгээ холбоотойгоор шууд хоолт ингээд өөрчлөгдөд явж исэн байдаг. Тэгэхээр одоо өвлийн улиралд бол мэдээж одоо ингээ сайн ингээ өвөлд басаад бид нар хавартай залгаж штэ. Тэгэхээр өвөл бол ингээ хатуу ширээ уур амьсгалтай юм чи мэдээж тэр хүн бол одоо юу гэдэг уламжлалт хоолноос бол одоо махын эдээ уурглаг хүнсний бүтээгдэхүүний түлхүү хэрэглэхээс өөр аргагүй тий. За тэгээд дээр нөөх тос нэмэх нөөх тосч байд юм уу тий. За тэгээ мэдээж үр тариа будаа ногоогоо л идэнэ. За зуны улирал болоод ирэхээр илүү нөгөө нэг орчин нөхцөл нь угаасаа тийм те зуны улирал нөгөө тий хөнгөн байна. Тэгээ дээрэс нь мах шөлөө яаж хадгалах уу ч гэдэг юм уу те. Тийм тэрнтэйгээ холбоотой уламжлалаараа ер нь бол нөгөө ахуйтайгаа холбоод үзэнгүүт угаасаа сүү цагаан эдээний хэрэглээ нөсөөд ирчдэг. За махан бүтээгдэхүүн бүр огт иддэггүй юу бол бас иддэг те. Идэхдээ яадгүй гэхээр нөгөө өхрийн махан борцлоод иддэг шүү дээ. Зуны улиралд бол борцоо иддэг. За нэг хаяада нөгөө шүл уунд гээд те тамир тэнхээ ингээд итгэх ингээд нэг хонороо шүлүүдэг ч юм уу те энэ уламжлал бол ингээд маш олон жил 100 жилийн ингээд түүхтэй ингээд явж исэн эдийн ондаа. Монголчууд маань тэр хоолны боловсралтай хүмүүс байсан бэ штий. Тий. Би одоо жишээлх юм бол ингээд яг энэ мэргэжлэр ингээд 17-8 жил ажиллаж байгаа мөртлөөсөө уламжлалт эдийн ондаа гэх тэгэнгүүт ингээд маш судлах, унших юм ихтэй те. Одоо би 17-8 жил ажиллахад одоо дөнгөж ихний утсан дээр номоор бол те дөнгөж ихний утсан дээр явж гин гэж өөрийгөө дүгнэж байгаа. Яа тэгэхээр уншаа судлаад явцсан төө ийм учраас ингэж хоолдог байсан юм те ийм учраас энтэйгээ зогцох юм байна зогцохгүй юм байна ч гэдэг юм ингээд маш олон юм гараад ирчихэж байгаа байхгүй юу.
Тэгэхээр ерөөдөө бол ийм олон төрлөөр яг монголчууд маань орчин үеийн ангаах ухаантайгаа ингээд адилхан ангилалт байсан юм байна шүү дээ. Эдгээр нь тийм нэг ялгаатай юм уу, ялгаатай биш юм уу гэж санагдаж байна. Тэгээ тэнцвэртэй болоход ер нь одоо тэг бас эдгээр маань өнөө цагт тэ өртөг өндөртэй. Одоо жишээ нь ааруулны үнэ асар их өндөр байдаг шүү дээ. Гэх мэтчлэнгээр энэ талаас нь яривал тий хүмүүс нөгөө нэг ингээд эдий одоо хоол зүйч гээл тэнгүүд яаж зохистой хооллох уу, яаж тэнцвэртэй хооллох уу, яаж эрүүл хооллох уу гэл ингээд яриад байдаг. Эднэр олонгууд яг ясам дээр бол нөгөө утгын хувьд бол яг адилхан нэг утгыг яриад байгаа байхгүй юу? За. Нэг үг. Ер нь л нэг утгатай гэсэн үг байхгүй юу? Зохистой хоолно гэхээр нэг өөр нэг дэглэм те, эрүүл хоолно гэхээр өөр, тэнцвэртэй гэхээр өөр гэсэн утга юм аа. Эднэр бол яг адилхан утгатай гэсэн үг байхгүй юу? За тэгээд нөгөө өртөг айгу өндөр штэ би тийм бүтээгдэхүүн хөдөлтөж авч чадахгүй ч гэдэм үү те өөст амар олон нэр төрлийн юм авах юм байлээ энэ төр гэдэг ингээд хүмүүс өртөгийн хувьд айгу өндөр ингээд тэгээ тэрэндээ ингээд стресстэй эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө бид нар тех хэрэггүй те ялангуяа одоо бид нар уламжлалт эдийн ундаагаараа маш хөнгөнөөр хямдхнаар энгийнээр шийдэж болж байгаа байхгүй гэрийнхаа нөхцөл гэсэн үг штэ заавчгүй бид нар одоо үнэтэй те 50-60 долларын үнэтэй үхрийн махыг ч юм уу те тэрнээс та хамгийн сайн ингээд их чанартай би үхрийн мах идэн за эсвэл одоо тэн дургадаг одоо тийм тийм махыг авчирна эсвэл одоо тий далаагаар тэдэн сар жил тээвэрлэгдэж ингэж ирдэг шинхэн загас эдэн мэдэн ч гэдэм юм уу тийм ойлголтуудыг өөрөөсөө аваад яаж өөртөө эвтэхнэр яаж өөртөө одоо санхүүгийнхаа боломжинд тааруулаад гой тэнцвэртэй тий эвтэхэн эрүүл хооллоод ээж болох вэ гэхээр яг л манай Монгол уламжлалт хоол орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр өглөө бид нар өглөөний цайнаас л эхлэн тий өглөөний цай гэл тэгэхэд за бид нарт шинэхэн өндөг олдох уултан тий өндөг юу уургийн их усүр нээж идэг өөх тас нь бас байж идэг тий за үл орлогдох амин уучлууд гэл тэгэхээр өндөг нь хамгийн их байж идэг ч юм уу тий за тэгээ уламжлаараа сүүл одоо тийм ч үнэтэй биш тий ингээ байж гин за талах гэл тэгэхэд те үр тарианы бүлгийн гэл тэгэхэд ингээд талах бүхэл үрийн талах одоо те Улаанбаатар 1 2 3 дугаар гурлаар хийсэн алхнууд гэл ингээл маш олон сонголттой байна штэ тий. Тэгэхээр тэднээс сонгоод хэрэгжилж болох нь байна. За одоо өдрийн хоолндоо яах вэ гэхээр за одоо нэг жоохон мах идчихээ ногоо идчихээ үр тарианы бүлэг оруулчих. Нөгөө тэнцвэртэй хоолн гэдэг чинь 5-ын зарчмаар гэл тэгэхээр нөгөө 5-ны одоо ингээд 5-ыг 4 тэнцүү хуучиж байгаа байхгүй. За 3 тэнцүү ч юм уу те. Тэнгүүтээ 50% дээр нь болонгоо жимс ногоо, хүнсний ногоо одоо жимс гэн байна. А 50%-ийн дундуур нь байгаа 25% дээр нь үр тарианы бүлэг нь 25% дээр нь махан бүтээгдэхүүн ингээд байждаг ч юм уу те. Энийг болохоор тэнцвэртэй хоолн 5-ын зарчмаар хоолно гэдээ яриад байгаа байхгүй. Тэр нэг амар стресстэй л те. Олдохгүй юм олж тавих юм шиг тэгж юусоо бодож болохгүй. Өөрт одоо гарын дор байгаа одоо хамгийн эслэгийн өндөр агуулмжтай хүнсний ногоо гэлдэх юм бол бид нар одоо тийм ч үнэтэй бишийн сонгоо гэх юм бол байцаалуу юм бол одоо хамгийн супер хүнсэн штэ. За мах гэлдэхэд бид нар угаасаа өвөл ингээд махаар бэлтгэдэг үхрийн маханж байж гин, хоньны маханж байж гин те. За яг одоо хүдний үлрэлт бол адууны махаа иддэг ч юм уу те. Мах бол сонголтоор. За нөгөө талдаа үр тарианы бүлэг гэлдэхээр айл болгонд л нөгөө би ингээ анзаараад исэн чинь ингэдэм билээ айлууд ингээл 10 илээр нь цагаан будаа авчдаг тийм 10 илээр нь гурил авчдаг. А тэгвэл тэрийг яаж олон болгож тэнцвэртэй нөгөө хоол эрүүл хоолт руу төхүүлэх юм бэ гэдгээр 10 ил авж байгаа будаага 2 хилээр нь хуваагаад за ингээ 5 төрлийн будаанаас 2 хилийг авчих юм бол тэ одоо хүнсний бүтээгдэхүүн нэр төрөл орохоороо эргээд нөгөө хоол хүнснийх нь нэр төрөл нь олшроод тухайн хүн ч гэсэндээ идэхтэй ингээ сэтгэл ханамжтай тий би эрүүл хооллоод байна. Будаг ганцхан цаан будаа биш бас 5 төрлөөр нь авчиж болно шүү дээ. Одоо жишээлх юм бол мэдгүй одоо зах зээл дээр хандаа манай хавтаг будаа л нэг 5-6000 хавцаа байгаагаа хэлнэ. Татвар мэдийн гэсэн үг. Тийм. Тэгэнгүүт одоо би бол яг тийм зарчмаар нөгөө яа тий одоо бүлэг одоо хүнснийхаа ингээд нэр төрлийг оршуулахын тулд одоо нөгөө нэг санхүүд угаасаа баригдэн шүү дээ тэр чинь тэгэхээр төсөвтөө яг тааруулаад за энэ сард хэдэн төгрөгийн төсөв хоолн дээр тавигдсан байгаа юм байна а эннийхээ за энэ үгээр нь үр тарианыхаа бүлгийг ингээд оршуулчих одоо хүч будаа авъя гурвалжин будаа кино будаа бүлгүр будаа ч гэдэм ингээ хуваагаад аваад тахаар санхүүд нэг их юу яахгүй дарамт ачаал үсгүй тэгэхээр гэрийнхаа хоолтыг ч гэсэндээ ингээ зохицуулчих юм бол нэг амар дарамт болохгүй бах. Тэгэхээр гэрийнхаа хоолтыг натур мед дээр копид гэдэм үү те бид нөгөө натур медийн будаануудаас олон байдгийг талаар ойлоо өмнө ярьжсэн шүү дээ тий. Дээрс нь бас юу яасан тий хавар болохоор хоньны мах бэлгүүд хэрэгтэй гэж
Тэгэхээр одоо бид нар яг нөгөө ингээд хаврын уйлрал гэхээр нөгөө хий хөдлөн гэж ярьдаг тий уламжлалт ангахт бол хий хөдлөн тэгээд яг энэ хаврын хийний цаг дээр бол бид нар хөвчлэн одоо уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа ядарсан тийм хүмүүс одоо ядаргааны баг центр гэж байдаг аахгүй манай. Тэгэхээр ядаргааны багцаар ирж байгаа за уламжлалт эмчилгээгээр ирж байгаа нойргуудлын багцаар ирж байгаа энэ хүмүүст бол голцоо одоо бид нар Монгол хоолой санал болгохыг хичээдэг. Тэр нь болохоор одоо юу байдیں те битүүшүүлж байд юм уу хоньны одоо битүү чансан толгойч байд юм уу те ямар гоё тэгээд за одоо ингээ ясны шүл байлаа гэхээр хүмүүс нэг ингээд идэ би ерөөсөө ингээ өмнө нь ерөөсөө хоол идчихэж байгаагүй юм шиг танаа дээр ирээд ингээд хоолсон гот ингээд ерөөсөө юу ч идсэн хүс гараад ингээд тэгээд байдаг байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт бол нөгөө эмчилгээ хийлгээд бацис солилцоо эрчимжиж байгаа. А эмчилгээний одоо үр дүнг дээшлүүлэхийн тулд бол хоол бол угаасаа заашгүй ингээд яг ингээд энэ тэнцвэрхүү явдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хоолоор бид нар хүнийг эдгээр нангаан сэтгэл санаагийн дэмжинэ гэдэг бол маш том чухал асуудал. Тэгэхээр бид нар ясны шүлэн дээр суурилдаг бүх шүлөө одоо ногооны цутан шүл байна уу тий тэр махны шүл байна уу ямар шүл байна бүх шүлийг ясны шүлэн дээр суурилдаг. Тэгэхээр нөгөө манайхны өглөө хамгийн түрүүнд ирээд галтгооныхны хийдэг ажил бол нөгөө нэг мухагаар хэлэх юм бол ясаа тавь гэж яриад байгаа байхгүй тий ясаа хурдан тавь гэж чинь тэгэхээр нөгөө хамгийн багтаа нөгөө бүхрийн ясыг одоо 7-8 цаг тий хамгийн багтаа 4-6 цаг ч юм уу тий баслагж ийж яг тэр гоё ясны шүлэн гардаг, өтгөн шүлэн гардаг. Тэгэхээр яг тэр нөгөө ясныхаа шүлийг гоё ногоогоороо ч юм уу махаараа ингээд өр тараагаар ингээд баяжуулаад хийхээр ялцчгүй л хүний ингээд хамаг хүс насгараад идэг. Тэгэхээр нөгөө манайхан нөгөө одоо завгүй амьдралын хэм маягтай гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй ингээд гэртээ ингээд 7-8 цаг яс буцалгаал хүлээгээ суугаад байгаа. Би бол чадахгүй зүг шүү дээ тий. Тийм болохоор нөгөө тэнд тэгээд өгөнгөд ямар гоё юм бэ. За одоо очиж байгаад яг тэгнэ. Эсвэл танаахын ясны шүлөө зархуу ч гэдэм үү тий. Мэддэг хүмүүс тийм тэгдэг. Тэгж айгүйх асуудаг. Ясны шүлөө зардаг бол бид нар ингээд бутлаад авч яваад өдөр болго ингээд шүлээдэх юм бол ийм гоё байна энэ гэдэг. Тийм яриануд айгүйх сонсч байсан. Надад нэг сонирхолтой асуулт байна л да. Яхаар би сонсчихсан байхгүй. Одоо хавар болохоор хоньны мах идэ гэсэн чинь чадахгүй үнэртэй тийм болохоор өхрийн мах иднэ гэсэн тийм яриа сонсчихсан байхгүй. Тэгэхээр тийм үйлчлэгч бас ирэх үү? Ирнэ. Янз. Тий одоо бид нарт чинь зөвхөн одоо Монгол гэхээсээ илүүтэй тий гадаадаас одоо олон жил гадаадд амьдарсан гэр бүлүүд ирж гин. За гадаад их нэртэй нөхөртэй хүмүүс бас ирж гин. Янз янзын хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө аль болохоор нөгөө үйлдвэрийн аргаар боловсруулсан одоо төхөөрсөн гэх юм уу тий гарал үүсэл нь тодорхой байх үднээс бид нар Махимс компанитай одоо баг үүсгэн байгуулгаснаас хойш гэрээтэйгээр ажиллаж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлийн орчинд нөгөө махыг бэлтгэн гэдэг бол ямар нэгэн тийм асуудал үүсгдэггүй. Үнэр танарч гайгүй бах тий. Тэгээд нөгөө таны ярьж байгаа нөгөө үнэр гэхээр би илүү нөгөө говийн мах илүү хурц үнэртэй байдаг. Тэгээ нөгөө бид нар нөгөө нэг хангаа мах тийм тий говийн мах илүү амттай гэдэг. Гэтэл нөгөө яг амьдрал дээрээ олонгууд би ч хэлмэл хангаа хөхт болохоор говийн махыг идэж чаддгүй. Тийм ялгаад байт юм уу тий. Нөгөө үнэр айгүй хурц байдаг. Яагаад гэвэл тэд нар чинь нөгөө таан идэж байгаа хүмүүл идэж байгаа тий. Дотор би оюутан махтаа нөгөө энийг айгүй сайн мэдсэн. Яагаад гэвэл нөгөө өмнө говьд би дадлага хийх гэж татсан байхгүй. Тэгээ би үйлдвэрлэлийн дадлага жуучны бас 3 сар ажилласан чинь би ерөөсөө би хангаа хөөхөд махыг идэж чадахгүй, үнэрийг авч чадахгүй. Тэгээ бүр дотор гэж зарлаж чаддаг мөртлөөсөө би чадахгүй байсан. Би зүгээр за одоо ингээд говийн мах ийм үнэр амттай ийм байдгийн юм чинь энэ нь бол нөгөө говийн хүмүүс бол бүр идээд ингээд дасцсан тий. Тэгээ хангаа махыг идэхээр амтгүй юм ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө би олонгот бол одоо миний яг ингээд үйлдвэрлэлээр барьдаг зарчим бол за бид нар бол хангаагаас махах хэвээр яагаад гэвэл одоо бүх хүн тэгш хүртээмжтэй байхын тулд тий. Магадгүй говьоос ингээд мах бэлтгээд ингээд авчрах юм бол зарим нэг хэсэг бүлэгт нь таарч зогцоод гоё байх ч гэсэн тий. Ихэнх хэсэгт нь жоохон үнэр нь хурц тий. Амт нь илүү тийм байх юм болов гэж боддог. Тэгэхээр янз бүрийн амтлагч хийгээд амтын дарчдгүй юм байна. Ер нь бол нөгөө эмчилгээний хоол үйлдвэрлэлд бол нөгөө амтлагч гэхээсээ илүүтэй нөгөө зөв технологиор яаж боловсруулах вэ гэдэг юм байдаг. Тэгэхээр нөгөө амтлагчны оронд одоо давсыг юугаар орлуулж болох уу тий гэдэг юмгууд одоо цагаан гааж байт юм уу, ян шүүнж байт юм уу, шанцаанж байт юм уу тий. Тэгэхээр аль болохоор нөгөө урмлын гаралтай юмар амтлал гэж тийм зорддог. Тэгэхээр ерөөдөө бол эрүүл зөв зохистой хооллоход бол өртөг хамаагүй юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн эрүүл зөв хоолт гэдэг нөгөө өнгө өнгийнх гэдэг. Тэгэхээр уламжлалт хоолт маань ч гэсэн өнгө өнгийнх байдаг юм байна тий.
Тийм тэгээд натур мэдчих хоолоор алдартай шүү дээ. Давтагддггүй тий өнгөнгийнх гэдгээр алдартай байлиг. Тэгээд тэрийг бас тайлбарлажсанд баярлалаа. Тэгээд бас гоё хоолоор бид нарт ингээд үйлчлэлтэд баярлалаа. За тэгэхээр хоолтонд одоо хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юу гэдэм бол хооллолтонд. Таны хоолтонд хамгийн их нөлөөлдөг гэд хэлэнгүүт надад зөвхөн шууд сэтгэл зүй гэдэг юм л орж ирж байна. За. Яагаад гэхээр би нэг үйлчлэгчийн кейс ингээд зөвхөн ингээд тохиолдлуудыг байнга ингээд харж байгаа шүү дээ. Тэгэхээр манай дээр ингээд хэвтэ имжлүүлж байгаа үйлчлэгч нарыг ингээд харангууд тийм байд. Эхний ирсэн өдрөө нэг жоохон нөгөө юм ойлгохгүй ч юм уу эсвэл тий хоол газар явж ирээ жоохон бухимдалтай тийм байдаг. Тэгээ хараад орчин ямар гоё вэ гэл ингээл орчин ямар гоё вэ? За өдрийн хоолндоо орлоо хоол ямар гоё байсан бэ гэл ингээд хүн ингээл тайвшраал тайтгараал ирдэг. Уусаа аяндаа цаанаасаа тэгдэн бид нарт яг мэдрэгддэг. Тийм тэгээд одоо яг ингээд хавар ингээл манай бургас ургаал тий ингээл битүү ингээл ногоон ингээл болдог штэ тий болж байгаа штэ. Тэгэнгүүт нөгөө хүмүүс нөгөө террасан дээр нэг 7-8 хан ширээтэй. Тэгээ тэрийг нөгөө амар нартай байна, халуун байна, тийм байна, одоо ялаа шумалтай байна, салтай байна ч юм уу гэж голгүйгээр тэр ширээг булаацалтаад идэг байхгүй. Тэгэхээр хоолтонд орчин нөлөөлж байгаа, сэтгэл зүй бол маш их нөлөөлж байгаа. За тэгээд тухайн хүний хоолтын онцлог гэж юм ба шүү дээ. За одоо нөгөө эрүүл мэндийн сайдын тушаалаар хоол эмнэлзүүн хоолны заавар гэж байдаг. Тэгээ тэрэн дээр бол маш олон оншийн бүлэг болгоод задлцсан байдаг байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо өвчний учир бол одоо тэр тухайн одоо оншин бүлэгтээ тохирсон хоолоо л идэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр тухайн одоо үйлчлэгчийн цусндах сахарын хэмжээ өсдөг, чихрийн шижинтэй бол чихрийн шижингийн үеийн хоолоо идэн тий. За хоол боловсруулах замын хаалгаанд орсон бол за хоол боловсруулах замын хаалгааны дараа хоолоо идэн. За уламжлалт эмчилгээ, нойргуудын эмчилгээгээ хийлгэж авал илүү нөгөө Монгол уламжлалт хоолнуудаа идэх нь гэсэн л атгатай. Өмнө нь хайлаа ярьж хаад дурдчихсан зүйл санаанд орчлоо. Сэтгэл готролтой үйлчлүүлэгч ирээд тэгээд одоо хоолнд орох дургүйсэн чи хоолндоо ороо танихгүй хүмүүстэй ярилцаа гэж зүгсэн. Тэр талаараа гоё яаж өгөөч. Тийм тэр тэгэхээр ер нь аль юм бэ дээ. Би ер нь хүмүүсийг тэгдэе нөгөө хідүүлээ ирсэн бэ өрөөндөө хідүүлээвэ гэж асуунгууд магадгүй нөгөө нэг жоохон нойргуудцсан тий. Жоохон сэтгэл тэмхэн байгаа хүмүүс үйлчлүүлэгч нар өрөөндөө ганцаараа байх гээд өөрийгөө бүр ингээд тусгаарлаад тайван байж юм уу тий. Тэгэнгүүтээ бүр ингээд өрөөндөө хоолоо зөөлгүүлээд авъя энэ төр гэдэг байхгүй. Тэгэхээр би үгүй та явж чадж байгаа тий. Ийм байхад тохиолдолд ганцаараа ерөөсөө хооллохгүй. Бити ганцаараа хооллоо. Олон хүмүүстэй заалан цугаад инээж хөхрөө тэгээд ингээ хоолоо идэ гэтэнгүүд эхлээд тэр хүмүүс жоохон дургуй үлээж авдیں۔ Би одоо тэгмээргүй байна үгүй яах юм гэл ингээл те эсвэл одоо би тиймч хүнтэй сууж хоол иддэггүй надад ингэдэг тэгдэг гэдэг янз янзын шалтгаан хэлээд идэг. Тэгээд нэг удаа суулгацсан бахад дараагийн удаад бол нөгөө хүн бол яг хүмүүс ингээ нийгмийн орчинд ороо суугаад хоолоо идээд тэг харилцаа сайжраа хоолны дуршил сайжраад тэгээд нөгөө бас нэг тийм тохиолдол байдаг байхгүй. Би ерөөсөө огт хоол идэхгүй байгаа. Ерөөсөө идэхгүй би ерөөсөө одоо сүүлийн бараг хэдэн жилч гинөө те бараг хоол идээгүй. Тэгээд мэдгүй би одоо ингээд иддгүм дөө одоо бараг надад хоол хэрэггүй энэ төр гэсэн хүмүүс хүртэл ирж байдаг. Тэгэнгүүт нөгөө эсэргээрээ за та ингээд идээд үзээ те. Үй ногоо чи юм гоё өнгөтэй штэ те мах чинь ингээд гоё боловсруулсан байна. За айлын манайх чишээс уу манайх ийшээс уу ингээ хоолоо идчих. Али яах вэ их үү гэдэг нэг жоохон санаа тавингууд нөгөө хүмүүс маань өө ямар гоё юм те би ингээ гороогоо цанхаагаад юусэн надад хоол ордог байсан чи энд ирсэн чи би танаа хоол бүр идчихэд ах юм гэ тэгээд байдаг. Тэгэхээр хоолтонд бол ерөөсөө сэтгэл зүй нэг номер нөлөөлдөг гэж би бол зүгээр яхав нөгөө хэдэн жил нөгөө үйлчлэгч нартай ингээ ажиллаад ингээ харьцангуудаа бид нэг тийм бодол төрөөд байгаа юм. Тийм. Бас нэг хөвгчлөлтөө тохиолдсон ш нь гэр бүлэрээ ирчээд одоо жишээ нь дөрвөлээ ирчээд уцаа бариад ширээний одоо дөрвөн болондоо дөрвөн талдаа суудсан те тэгсэн чинь уцыг нь байлуулсан чинь гэр бүлийн харилцаа арцсан гэд нэг ярьжсэн да санаж байна. Тийм тохиолдол ер нь айгүй илбэг штэ. Одоо гэтэнгүүт нөгөө манайх гэр бүлийн өрөөнүүдтэй. Тэгэхээр нөгөө одоо амралтын өдрүүдээр ялангуяа нөгөө хоттой ойрхон учраас нөгөө бидний бас нэг байр орчны одоо нөгөө нэг орчин маань татаад штэ тэр үйлчлэгч нарыг тий. Тэнгүүд нөгөө эрүүл агаарт бай, гарын хүүхдүүдээ ингээ цэвэр агаарт амьсгалуулъя одоо өвлөл одоо засаар гуулгуулъя ч гэдэм юм яа дий ингээд хүмүүс зөндөө ирж байгаа. Гэтэл яг ингээд хоолныхаа ширээн дээр ингээд хоолыг нөхгүй л очингууд хоёр хүүхдтэй уцыг ингээд тавьсан. Ээж аав хоёр нь ч уцаа ухцсан ингээд ямар ч амьд харилцаа байхгүй ингээд хоолгой сууж идэг байхгүй юу? Бараг ямар хоол тавьж байгааг ч мэдэхгүй. Тэгвэл заа уушлаараа хоолны ширээн дээр гар утастайгаа байхгүй шүү. Гар утсаа хураагаараа гэд хэлэхээр эхлээд нэг жоохон энэ бараг юу гээд байна гэсэн байдлаар ханддаг байхгүй юу? Тэгээд заа уушлаараа хоолны ширээн дээр нэгдүгээр
буцаар дамжиж маш олон бохирдол ингэдгээ тэгдэг. Магадгүй та гидсний халдварт өвчин тусах эрсдэл нэмэгдэн те одоо хоол уусрах замын нэмэгдэн. За нөгөө талдаа гэх юм бол манайд ингээд хоолоо гоё амтлаад хоорондоо ярилцаад ингээд идэрээ гэх тэгэнгүүт эхний өдөр жоохон ингэжсэн маргаашаас нь нөгөө хэд ч өөс тавцгүй ороод ирсэн те хоорондоо инээлдэл ээж нь хүүхдтэй хоолыг халбагдаж өгөөл эсрэгээрээ хүүхд нь аавдаа халбагдаж өгдөг ч ямар гоё юм. Тий ингээд яриа сууж байгаа юмнууд бол байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг нийгэмтэй шууд холбоотой одоо бид нар гэртээ ч гэсэндээ хоол идэхтэй те магадгүй бид нар одоо ингээд мэдэхгүй өөрсдөө анзаарахгүйгээр ингээд уцаад яриад. Ер нь бол тийм зохиолчтой байгаа шүү дээ тий. Зөндөө байгаа. Тэгэхээр ядаж ингээд натур мэдэд нэг 5 хоног 2 хоног те хэдэн ч хоног байхтай нэг жоохон ч гэсэндээ нэг те нэг хоол эрүүл хаалт тэр амтлах те тэр аваад гаргасаа гэж боддгийн ер нь бол бас хоолтонд нөлөөлөх хүчин зүйлгүүд маш олон зүйл нөлөөлдөг байна шүү дээ. Тэгэхээр сонирхолтой гоё яриа болж ийн маш их баярлалаа. Тэгээд уламжлалт хоолны та өнөөдөр ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм дэг гэж байдгаа уламжлалт хоолны дэг журам ч юм уу тий дэглэм гэсэн утгатай тий. Тэгэхээр одоо ер нь бол хүмүүс ингэж маш олон хоолны дэглэмүүд байгаа тий. Энэ надад тохирохгүй гайж мэдхгүй тий. Магадгүй одоо та хэдээр л ингээд нэг жоохон жингэлүүдэлтэй хүмүүс олонгоо тий турна гэл тий. Тэр болгоныг одоо ингээд өөрийнхөө бие дээр тушаал үзээд байдаг тий. Тэгээ тэр нь ямар эргээд эрсдэлтэй вэ гэхээр хоол уусруулах замаа тэгээ бацис солилцоогоо ингээд бүр ингээд уналтанд ороод бүр зарим тохиолдолд ингээд юу ч шингээхгүй те эсвэл юу ч ийдсэн тогтоохгүй ч юм уу те тийм болсон хүмүүс хүртэл манай дээр ирж ийсэн. За эргээд нөгөө уламжлалтаараа бодонгууд бид нар бол ингээд маш их дэглэмийн хоолтой хүмүүс байна гэж би ер нь харж байгаа. Яагаад гэхээр улирлын чанартай хооллно гэж түрүүн битээр эхлэлтээрээ ярьсан те улирлынхаа чанартай хоолно ахуй амьдралтайгаа холбоно те. За одоо хаврын урт өдрүүдэд нөгөө бид нар бол жоохон бахт ингээл хураг ашигндээ явах та тийм хониндоо явах та гэлт хэд чинь одоо ингээл нэг цагаан тосоо иддэг ч юм уу тий өглөө 10 гурил зуурж иддэг ч юм уу үл даан уйг байна гэл тэгдэг штэ тий. За өвлийн удиралдаа дахиад нөгөө махан бүтээгдэхүүнээд нь за зуны удиралд бол гизээ цайлхна гэж ярьдаг тий цагаан идэ за ялангуяа эсгэх цагаан идэ айраг хормог тий. Гэвнгод одоо бид нар юм болгон дээр л ашигтай бактери гэж яриад байгаа тий. Ашигтай бактери гэл тэгэнгүүт бид нар ингээл угаасаа л ингээд нөө нэг нэмэлтээр уух юм шиг бодоол тий. Ингээл худалдаж аваад за энэ чим витамин чим ашигтай бактери гэл ингээл том савтай юмнууд ингээл хүмүүсийг ч гэсэн ингээ харж байгаа ингээл авчирсан хоолтойгоо хойлол идэж байгаа ингээ харагдчихийдэг байхгүй. Тэгэхээр бид нар бол уг нь уламжлалт хоолоор хооллоод явж байгаа юм бол ямар нэгэн одоо нэмэлт тийм бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүйгээр за ашигтай бактери хамгийн сонгодог жишээ бол одоо тарагш. За. Тийм тараг тийм. Тэгэхээр бид нар тараг уугаад өдөрт одоо нөгөө зөвлөмж хэмжээ гэж ярьдаг шүү дээ тийм. Тэгэхээр зөвлөмж хэмжээгээрээ одоо гэр зөвлөмжөөрөө энтер гэдээ ярих юм бол бид нар өдөрт нэг 250-аас 300 мл за бүр сайн их байж элбэг байгаад боломжинд байх юм бол магадгүй тэрнээс их сүү цагаатыг хэрэглээд яваад байх юм бол тэр ашигтай бактери гэдэг юм нэмэлтээр авч явах хэрэггүй л болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр л нөгөө нэг өртөг хэмттэй юм биш үү гэх. Тэгээд нөгөө сая нөгөө хүн амын хоолт ижиллийн судалгаа гэдэг ингээд хийгддэг. Тэгээ хамгийн сүүлийн нөгөө 5 жил болгон хийгддэг. Энэ судалгааны үр дүн ингээ хараа сууж байхад бол бид нар бол монголчууд бол одоо уурга илчлэгийн дутагдалд ордоггүй юм байна. Тийм тэгэхээр харьцангуй нөгөө нэг тураал мураал ч юм уу тийм байхгүй. Эсвэргээрээ бид нар бичил шимт ижилийн дутагдалд орд юм байна. Тэр нь одоо юу байх вэ гэхээр одоо юу гэдэг төмөр тутлын цус багталч гэдэг юм уу За эсвэл дээд дутагдагч гэдэг юм уу тиймэрхүү одоо жижиг шимт ижилүүд бол дутагдaltaй юм байна гэдэг. Тэгээд нөгөө нутаг орноор нь судлангууд эргээд нөгөө говийн, хангайн, хэрийн гэдэг юм ингээд бүсчлээд ингээд судалгаа хийгээд үзсэн чинь Булган аймаг, Хүсгэл аймаг хоёрыг харьцуулсан судалгаа харж ирсэн чинь Булган аймагт амьдарж байгаа хүмүүсийн гидсний одоо орчин хамгийн одоо дээд зэрэг ингэж гарсан. Хамгийн эрүүл. Тэгэхээр тэр нөгөө магадгүй айраг маш их удагтайгаа холбоотой байж магадгүй гэдэг юм. Сулганы айраг албартай. Тэгэхээр өөрснөө бүр ууж өгдөг байлгүй. Тийм. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө ахуйтайгаа ингээл ойрхон байгаа л уламжлалт эдээ ундаага өдөр тутамдаа ингээл хэрэглээд л ах юм бол бид нар дээр ямар нэгэн асуудал үүсэх нь харьцангуй гайгүй юм уу гэж боддог. Стаа сонирхолтой. Тэр эмчилгээний хоолны талаар мэдээлэл өгөөч.
Тийм. За эмчилгээний хоол гэхээр бол угаасаа сайдын тушаалаар ингээд эмэлзээ хоолны удирдамж заавар гэд ингээд байж идэг. 2023 онд батлагтаад гарсан А440 гэд. За энэгээр бол нөгөө эмнэлэг соёлын үйлчилгээ явуулж байгаа бүхэл газрууд энэ нэг зааврыг одоо дагаж мөрддөг гэсэн. За тэрэн дээр бол яг онлын үгээр бол өвчин эмгийн улмаас хямарсан эргэтэн тогтолцоо хүн сэргээх эмчилгээний үр дүнгийн дээшлүүлэхийн тулд за шинж бодисоор баялаг хүнсийн түүхий бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн орчин нөхцөлийг хангасан одоо хоол үйлдвэрлэлийн хэсэгт хоолыг үйлдвэрлэн олгоно. Үйлдвэрлэхдээ бас өвөрмөс технологиор гэж байгаа шүү. Тийм ингээд заасан байдаг. Тэгэхээр маш олон нөгөө оншуудад задардаг гэж би бас түрүүн хэлсэн тийм. Тэгэхээр бид нар одоо яг манай дээр хэвтэ эмчлүүлэгч нар яадаг вэ гэхээр эмчдэрээ ирээд үзүүлдэг. За мэдээж дагалдах одоо шинжилгээ юмнуудаа үзүүлнэ. За хоолтын ямар нэгэн онцлог байгаа бол заашгүй эмчтэй хэлээд за тэгээд нэг юм тань тодруулах бугуйчнууд та анзаардаг бах тий бугуйчнууд зүүсэн хүмүүс байдаг тий манайд илүү ямар бугуйч нь хамааралтай вэ тэгэхээр ногоон өнгийн бугуйч зүүсэн байх юм бол энэ ямар нэгэн байдлаар хоолтын онцлогтой эмчилгээний хоолтой хөшлүүлэгч байна шүү гэж бид нар таньдаг. Тийм. Тэгэхээр хоолны үл зохицол ч юм уу тий тэдгээр зүйлүүдээс салбартай ахын тий одоо чинь гурил иддэг хүмүүс гэл ирдэг гэсэн үг тий тэгэхээр одоо ер нь бол одоо сүүлд ингээл ажиллаж байхад ингээл харж байхад эхлээд бол ер нь аль ингээл том хүмүүс л тийм харшилтай, ийм юмны харшилтай тэгдэг ингэдэг гэдэг байсан бол одоо хүүхдүүдийн донд нөгөө бас л нөгөө уламжлалт эдээ ундаанаас холцсноосоо юм уу даа л гэж би харж байгаа. Яагаад гэхээр нөгөө сүүс бүтээгдэхүүн хэрэглэхээр гидсэн дүүрдэг, цанхайдаг тий. Ерөөсөө сүү ухаар би сүүний харшилтай гэж яриад байдаг. Энэ болохоор бол сүүний харшил бол уг нь бол биш. Лактоз гэдэг нөгөө сүүнийг одоо нэг юм чихэрлэг болгодог нүрсээс байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр лактозыг одоо задлаж чадахгүй байгаад холбоотой байхгүй. Тэгэхээр эхний үед одоо бол зөвхөн сүү ухаар илэрдэг бол дараа нь тарг ухаар, айраг ухаар тий. За сүүл рүүгээ бүр зарим зэрэг ирнэ гэсэн үг. Тийм ингээд тэгэхээр нөгөө сүүс хүн бүтээгдэхүүн гэж хэлсэн болохоор айгүй өргөө утгатай байхгүй юу? Сүүнээс гарч байгаа бүтээгдэхүүн болгоноос тэр хүн тэгж мэдрэг байна л гэсэн үг. Сүү уучаад ааруул идэх зүгээр ээж болох уу? Тэр нөгөө таны нөгөө нэг мэдрэг чанар одоо аль төвшөндөө явж байгаагаас л хамаарж байгаа. Тэгээд зарим хүмүүс болгоод ингэдэж шүү дээ. Би сүү ухаар л тэгдэг. Таран зүгээр идэм аа гэдэг. Тэгэхээр нөгөө магадгүй одоо ихэнх үедээ явж гинэ гэсэн үг. Гэтэ нөгөө бид нар энийг нөгөө ингээд за уухаар ингээд байна, итгэхээр ингээд ингээд тас огт хорчиж болохгүй. Яагаад гэвэл нөгөө үндсэн нөгөө шимтжээл авдаг нөгөө 6 бүлэг хүнсний чинь бүхэл бүтэн нэг бүлэг нь явж байгаа. Тэгээ сүү өөрөө онцлог, сүүнд болохоор нүүрс ус нь байдаг, уург нь байдаг, өг тос нь байдаг. Тэгэхээр төс чанартай гэж үздэг байхгүй. Тэгэхээр нөгөө сүүгээл тэгэхээр эргээд одоо хүүхдэд гэдэг юм бол нөгөө кальцийн одоо их үүсвэр те одоо яс яаж бэхчихүү яаж хөндөр болох уу шүд ямар байх вэ ерөөсөө сүү цагаат энэс хамааралтай. Тэгэхээр энэ нөгөө уламжлалт эдээ ундаага ерөөсөө хасаж болохгүй. Тэгээ хэрэглэн. Тэгээд багаас нь тийм. Тэгээд үнэхээр одоо яг тийм хариур үзүүлээд байгаа бол багаар тасгаад дахиад нөгөө ингэж ярьдаг штеп. Монгол хүний чинь нөгөө сүү уугаад сүүл идэж өссөн гэж ярьдаг штеп тий. Тэгэхээр бид нар ахуйдаа бол угаасаа л нөгөө сүүн тижээлтэн гэдэг шиг сүүгээр ингэж өссөн учраас тэр хүнд л уг нь бол тэр нөгөө лактоз задлах фермент бол байгаа. Гэвчиг нөгөө одоо юмыг тэгдэг үсттэй хэрэглэхгүй ингээд байгаад тахаар тэр сүүл рүү ингээд залхуураад ажиллаа ихгүй байлна гэдэг шиг. Тэгэхээр яг тэр фермент ингээд задлагдаг юм ажиллахгүй байна. Тийм би бас тэгсэн шүү дээ. Сүү ухаар гиз дүрдэг гэж жагаад одоо зүгээр болсон байхгүй юу. Тэгэхээр би хэрэглээд байна тийм. Одоо бүр сүнд үнэхээр дуртай. Одоо глютений харшил ч юм уу нэг тийм зүйлх болжээ тий. Би цойн дуртай. Эдэнгүүд л ерөөхдөө арайн ингээд нүүр ингээд хөгөөд улаан болчдөг. Тийм. Тэгэл нэг хэсэгтээ жаа зүгэрлждэг. Тэгээ наад чинь бас айгүй элбэг тохиолдож байгаа. Бас одоо ингээ хүүхдүүд дээр ялангуяа бас нөгөө миний нэг ажилласнаар бол нөгөө маш олон төрлийн нөгөө нэг дэглэн баримтлсан хүмүүс дээр одоо эмэгтэй хүмүүс дээр их гарч ирдэг. Яагаад гэхээр нөгөө гурлаа хоолноос хасж байгаа. Тийм, гурлаа хоолноос хасаад байдаг. Тэгэнгүүт бас нөгөө саяны шиг ингэж байгаа. Тэгтээ бас төрөлхийн ч байгаа л да. Тэг глютен төрөлхийн одоо улаанбуудын тэр цавуулгыг одоо глютен гэдэг чинь улаанбуудын цавуулга байхгүй нөгөө биднийг жоохон бахад гэдэг шүү дээ үе минь цавуулга сайтай гурил тэг цавуулгагүй гурил энэ төр гэдээ яриад. Тэр цавуулга бас л нүүрс ус байхгүй. Тэгэхээр тэр цавуулгыг бас л задлаж чадахгүй байна. Тэрэнд мэдрэг байна л гэсэн үг. Гэтэ энэ айгүй юу юм бэлээ. Хоруу чанар өндөртэй гэх юм уу? Тэр нь юу гэсэн үг лээ? Тийм одоо жишээлх юм бол ингээд
би хэрвээ глютений харшилтаа ямар нэгэн байдлаар улаан бодонгоор хэрэглэдэггүй бол миний үр хүүхэд бас яг ингэж удамшаад байдаг. Тийм тохиолдол манай дээр маш их хэлбэг ирж ирсэн. Тэгэхээр нөгөө хүүхдүүдээс ингээд юмыг ингээд нөгөө дэглэн байруулах хориглоно гэдэг чинь аягүй хэцүү шүү дээ. Тэгэхээр нөгөө манай ингээд 16 цагийн цайн дээр ингээд кекс өгдөг ч юм уу тий. Зарим нэг баяр маяр нэтрэ олонгод нэг шүлөө дагуулад нэг ганц зүсэн пицца энтнэр өгчөнгүүд нөгөө тэр хүүхдүүдэд аягүй тийм хэцүү тий ээж аав нь идэвхгүй гэдэг би олонгод ингээд бас өвчнө учир идэж болохгүй дээ гэж боддог. Гэтэл нөгөө хүүхд маань итгэх гээд байдаг тий. Тэгэхээр бид нар бас тэрийг зохицуулаад ногоогоор пицца идэх ч юм уу тий. Бас нэг орлуулад нэг тэгээд өгчээсэн тохиолдлууд бол бас байгаа. Тий, ямар гайхалтай мэдээлэлүүд өгөө. За тэгээд хоёлаа өнөөдрийнхөө подкастыг ингээд өндөрлөх тийшээ хандъя гэж бодож байна. Тэгээ ер нь бол уламжлалт эдийн ондаа гэхээр зөндөөлийн бодож чинь одоо жишээ нь шар тас өглөө хэрэглэдэг тий. Тэнгүүд бас сүүлийн тас чинь нөгөө сүүл чинь тарих талгаар камераас сэргийлдэг гэж зөндөө сэдвүүд байдаг. Тэгэхээр энэ талаар ярих сэдв зөндөө юм байна. Тэгээд цаашдаа садмаас маань асуух зүйл байвал та нар маань комментэд бас бичиж үлдээгээрээ бас хандаж олно тий пэйж үзаар. Тийм үү хоёлаа дараагийнхаа подкастыг гоё ингээд сонсогчтойхоо хүсэл дээр те бэлдэж болох юм байна гэж надад санаа төрлөө. Өнөөдөр маш их мэдээлэл өгсөн болохоор ингээд одоо чимхэн гоё штт те амттай чанартай байдаг. Тийм болохоор өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр сонсогчтой зориулаад уламжлалт эдийн ондоо өдөр тутмын амьдралд гэсэн сэдвийнхаа дагуу хэлхийг хүссэн те одоо ярихгүй л бол одоо болохгүй байсан тэр зүйл байвал хэлээд тэг хоёлаа ураа хэлээд өнөөдрийн подкаст өндөрлөе. За тэгэхээр ер нь бол хөвчлэн ингээд ярий гэд ингээд бодож исэн юмнууд үл хэлжлээ. Магадгүй энэ донд орхигдуулсан юмнууд бас байж магадгүй. За тэгээд ер нь бол нөгөө уламжлалт эдийн ундаага өдөр тутамдаа хэрэглэж хөвшөөрэй. Бид нар нөгөө хамгийн одоо тод саяхны жишээ гэх юм бол ковид болоход бид нар уламжлалт эдийн ундаага ямар их те дархлаад хэмжиж гин гээл те хоньыг эдс олдохгүй байна энэ төр гээл те адууны мах олдохгүй байна үнтэй болж ийн энэ төр гээл те. Тэгэхээр бид нар нөгөө заавалжгүй өвдгөөрөө биш те өвдгөөс өмнө урчин сэргийлээд ер нь өмнө нь бид нар ямар эдийн ундаатай байсан юм бэ гэд ингээд бодоод үзээрэй. Тэгэхээр нутаг орон болгон онцлог байдаг. Тэгэхээр магадгүй одоо та говьд төрсөн бол те говьд ямар хоол идэхээр гоё байдаг гэсэн. Тэр чинь л танд таарна гэсэн үг те. Одоо хангаа газрын хүн байлаа гэхэд ямар хоол унд багтаа өсөхдөө идчихсэн тэр хоол унд чинь танд хамгийн сайн тохиромжтой таарна гэсэн үг. Тэрнээс нөгөө сайн гээд одоо үнтэй одоо юу гэдэг далайн бүтээгдэхүүн тий таарахгүй байхад нь бид нар авч идээл тий энэ сайн юм чинь би идэх ёстой гэж хүчээр идээл ингээд ах нь бол бас тийм ч цогцолттой биш юм шиг санагддаг. Яг уу идэж болно штэ тий нөгөө тэгээдсэн та хоол зүйч юм чи ерөөсөө газ давн дуудаггүй хаа чи ерөөсөө иддэггүй хаа гэж тэгээдсэн. Тэгэхээр хүн л юм чин хоол унсыг бол хэрэглэн идэнэ. А гэхдээ нөгөө ямар цагт ямар хэмжээгээр идэх вэ гэдэг чинь бидний нөгөө сонголтын асуудал. Тий хоолгаар идэхтэй хан тий. Тэгээд уламжлалт хоол унсээ идцгээ. Уламжлалт хоол унсээ одоо ахудаа тохируулаад идэж хэрэглэж хэвший гэх юм уу тий. Хэрсэн байсан зүйл одоо жоохон орхигдоод байгаа болохоор тий. Сэргээж бас болж байна. Тэгэхээр бүгдээрээ эдийн ундаандаа өдөр тутмын хоол унсанд анхаарлаа хандуулцгаая. Эрүүл бай. Эрүүл байхад бол үн нүртэг хамаагүй гэж ярьсан. Тэгээд дахиад бас сонсож болно тий. Бид нар нэг удаа сонсохороо нэг 20% мэдээлэл авдаг гэдэг байна шүү дээ. Тэгэхээр дахин сонсоод хоолтонд анхаараа гэж сонсогчдоо уриалмаар байна. Тэгээд хоёлаа ураагаа хэлээд натур медиа ураа хэлээд тэгээд подкастаа өндөрлөе. Тэглэр баталгаажсан чанар. За хамт байсан баярлаа. Баяртай. Баярлалаа.